За сайн байцгаана уу? Уншлаг хүрэх өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн уншлагаар тэр хүн танд юу хэлхийг хүсэж байна вэ гэдэг. Тантай юу ярилцахыг хүсэж байна, юу хэлхийг хүсэж байна гэсэн тийм сэтгэвтэй уншлага гэж байна. За сонголтын 3 хөзөр маань энэ 3 байна. За тэгээд сонгогдсон хөзрөөр хон группийн уншлагыг уншнаа гэсэн үг. За 1-р группийн сонголт. Энэ. За 2-р группийг унших хөзөр энэ. За 3-р группийг энэ хөзрөөр уншнаа. За тэгээд давхар Oracle картуудаас мессеж аваад уншаад явна. За тэгээд хөзрөө сонгоцсон байхаа гэж. Тэгээд уншлагандаа орё. За 1-р группийн уншлага. За хөзрөө сайн халид. За 1-р группийнхэн тэр хүн хоёрын талаар тэр хүн танд юу хэлхийг хүсэж байна гэсэн сэдвтэй уншлага эхлэж байна. За хөзрийн за эхний хэсэгтээ за тэр хүн одоо яг тэр хүний одоогийн нэрэг 1-р группийнхний бодож байгаа тэр хүний одоогийн нэрийг авъя. Тэр хүний одоогийн нэрэг. Вау маш гайхамшигтай тийм сонирхолтой хэлбэрээр гарч ирж байна. За одоо тэгвэл таны одоогийн нэрийг хөзөр сонгосон таны одоогийн нэрийг. За одоо та хоёрын тэр хүн зааж байгаа. Өөхөө бэлийтэй авах гэсэн чинчтэй л юм. За. Тэр хүн яг одоо таны талаар яг ямар бодолтой байна вэ гэдэг. Тэр хүн таны талаар яг одоо ямар бодолтой байна вэ? Тэр хүн таны талаар ямар бодолтой байна вэ? За. Та тэр хүний талаар яг одоо ямар бодолтой байна вэ? Та тэр хүний талаар яг одоо ямар бодолтой байна вэ? За ингээд Oracle картуудыг татаад за тэгчээд сүүлд нь яг үндсэн асуулт болох тэр хүн танд юу хэлхийг хүсэж байна гэдэг. Тэр хүн танд юу хэлхийг хүсэж байна вэ? Oracle картаас мессеж авъя. Тэр хүн танд юу хэлхийг хүсэж байна?
1-р группыг сонгосон хүмүүс тэр хүн танд юу хийхийг хүсэж байна вэ гэдэг дээр Oracle card гаргаж өгөөч. 2-3-аар л гарлаа. Аль нь байх нь вэ? За 1-р энэ байна. 2-р энэ хоёрыг аль нь байх нь үзэх. Энэ биш гэж байна. За энэ юм байна. За ингээд үндсэндээ ихний хүзрүүдийг дийлгчлээ. За уншлаганд орно. Тэр гартаа нэг үзэг баригдах юм. За тэр хүний одоогийн байгаа энерги нь болохоор яг айгүй одоо ингээд тантай маш юм ойр дотно холбоотой байхыг хүсэж байгаа. Ер нь тантай ингээд нэг тийм маш ойрын дотны харьцаатай байхыг хүсэж байгаа. Одоогийн байгаа энерги нь. Магадгүй тэр нь тэр хүний хувьд айгүй тийм аз жаргалтай болгодог, өөрийгөө айгүй эрч хүчтэйгээр мэдэрдэг. Яг одоогийн байгаа байдалтай өөрлөвч одоо маш их хүсэл тэмүүлэлтэй ингээд бүрэн ерөөс ингээд нэг одоо юу гэдэг мессеж өгч байгаа бол ингээд цаг нарггүй ингээд айгүй ингээд хатаас юу хийж яа яаж хийж ингээд айгүй их анхааралтай байл. Нэгсэндээ та энэ хүний хувьд айгүй анхаарлынхын төвд тантай аль болох ингээд нэг маш ойр байхыг хүсэж байгаа гэсэн үг. Маш ойр байхыг. Бүр өдөр тутам цаг минут тутамдаа ерөөсөө л одоо нэг хүчтэй дурлцсан хүн нэг одоо ингээд нэг 20 минут цаг бүрдээ ингээд нэг хамт байхыг хүсдэг штэ тийм ээ. Яг тийм. Тийм байгаа үедээ энэ хүн өөрөө танд айгүй өөрөө маш их аз жаргалтай байгаа бүр ингээд. За тэгээ хоёулаа нэг уулзъя гэл тэх юм бол энэ зүгээр ингээд гэрлийн хурдаг үгэл ирнэ. Аль чадлаараа одоо ингээд өстой юу гэх юм гоёж гангалал. Ер нь бол тантай уулзж байгаа энэ цаг минутын хором тэр нэг ойр дотн байгаа харьцаанд маш их аз жаргалтай баяр баясгалтай байгаа гэсэн үг. Тантай харьцаж байгаа харьцаанд маш их тийм хангалуун байгаа. Тэр хүний хувьд шүү. Та болохоор эсрэгээрээ нэг юм байгаа ахгүй танд болохоор. За би юу хийчихвээ? За энэ ер нь энэ хүнтэй ингээ харьцаа холбоотой байгаад ээж болж гин үү? Одоо ингээд гэр бүлээ тийм ингээд нэг өмүүлэх юм хийчихүү да. Эсвэл ер нь одоо ингээд нэг тийм надад шал хэрэггүй дэмий юмд би одоо ингээд орооцолчих шиг боллоо доо. Надад яг одоо ийм харьцаа энэ хүнтэй ингээд уулзаал ингээд орхон мессежлээл одоо ингээд их нь одоо үнэхээр хэрэгтэй юу гүй юу гэдэг дээр та айгүй юм эргэл зээтэй бүр ингээд шаналгаатай байгаа. Та болохоор энэ хүн ингээд Night of Wands буюу ингээд айгүй залуу хүний энергитэй. Та эсрэгээр магадгүй энэ байгаа одоо энэ холбоотой харьцаатай байгаа хүнээс арай ахмад юм арай ихчмэд тийм хүн байх магадлал маш өндөр байгаа даа л та. Өөрөөсөө арай дүү хүнтэй уулзж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт тэр хүний чинь хувьд бол тантай уулзахдаа үнэхээр тийм маш их баяртай байгаа. Та тэр харьцаан дээр болохоор яа би ер нь нэг жоохон буруу юм хийчих шиг боллоо. Одоо ер нь энэ хүнтэй ингээд уулзаад ингээд цаашдаа ингээд яваад ах юм бол ер нь надад одоо нэг тийм хэрэгтэй юм байна уугүй юу тий? Нэг хөрөлжлүүлээд байхаар харьцаа биш юм шиг байна да гэд ингээд бодоод байгаа. Гэтэл өөрийн ирэхгүй танд нэг юм тэр нэг тийм жоохон сэтгэл татагдсан байдал бол гараад байна л да энэ хүн дээр. Ер нь дэмий мэхлүүлчлээ гэж ингээд нэг оюун ухамсараараа ингээд бодож байгаа боловч нэгтэй одоо нэг хүн чинь нэг ингээд өөрлөө нэгэл тэмүүлээд байгаа хүн рүү чи одоо нэг бас нэг нилээн л хэрцэг нилээн л одоо сэтгэл мутаал хүн биш бол бас нэг хариу бичээл за нэг боломж гарвал нэг уулзчихъя гэл ингээд штэ тийм ээ. За яг та нэг тиймэрхүү нөхцөл байдал дээр байна гэсэн үг. За тэр хүн таны талаар юу гэж бодож байгаа вэ гэхээр таныг бол ерөөсөө айгүй баян чинэлэг мөнгөлөг тийм хийх ажилтай бизнестэй орлоготой мөнгөлөг тэгээд айгүй юм байр суурьтай
элбэг хангалуун. За тэгээд ер нь нэг бол тийм маш тийм амьдралдаа ч гэсэн ер нь айгүй сайн аав, эсвэл сайн ээж гэж боддог. Ер нь юмтай, амьдралтай, тэгээд мөнгө санхүүтэй, гэр орных нь тийм ажил орлого бүх юм нэг тийм амжилттай яваа одоо тийм хүн гэж боддог гэсэн үг. Тэгээд харин одоо энэ justice гэдгээр болохоор юу илэрхийлж байна вэ гэхээр justice-аар юу илэрхийлж байна вэ гэхээр энэ болохоор энэ харьцаа одоо ингээд нэг удаан хугацаанд ингээд үргэлжилж явах болов. Намайг одоо ингээд яс юм дээр одоо ингээд нэг ингээд шийдвэр гаргаад за болиоч гэх юм надтай уулзахаа болж болов гэж бас бодож байгаа. Нэг жоохон юм шудраг бус одоо юу гэх юм гэр бүлийнхэн хувьд ч юм уу жоохон шудраг бус үйлдэл ингээд болоод байгаа учраас одоо ийм ухамсартай ийм хүн чи одоо нэг өдөр ингээд нэг намайг одоо тий одоо ингээд хэрэггүй юм байна болио гэж уулзахгүй гэдэг одоо ингээд энэ ерөн чивтэр энэ явдал юу гэх юм энэ уулзалтын одоо энэ харьцаа ингээд цаашаа удаан үргэлжлэхэд ингээд хэцүү юм байна гэдэг ингээд нэг шийдвэрээ гаргачих байх таа гэж бодож байгаа гэсэн үг тийм. Яг тэгэл энэ хүнд чинь танаас ерөөсөө ингэж нэг тантай уулзахдаа айгүй баяртай аз жаргалтай тань руу зүгээр ингээд Google очдог тийм юм байгаа байхгүй. Яг тантай байхад тийм айгүй тийм ер нь бүх юмараа тийм хангалуун тийм гоё байгаа юм байна л да тийм. Бүх ийд байдлаараа шүү ерөөсөө бүх байдлаараа гэсэн үг. Тэр хүний хувьд бол та бол одоо ерөөсөө одоо нэг юу гэх юм тэнгэрийн умдаг атгацсан юм шиг л байна л гэсэн үг л дээ тийм. Нэг тэнгэрийн умдаг гэдэг юм чинь тэр болгоно нэг олдоо тааралдаад байхгүй нэг тийм л хүн байна гэсэн үг шүү. Тэгээ шудраг бас энэ харьцаанд нэг мэдээж ингээд хоёулын харьцаа одоо шудраг бас энэ тэрийгээд ингээд бодоод энэ харьцааг одоо ингээд нэг одоо цэглий те одоо болий гэд ингэчихвэ гэж л ингэж бодож байгаа гэсэн үг. Түүнээс таны талаар бол мөнгө санхүүтэй байр суурьтай одоо өстой өөрт нь бол тийм өстой олдохооргүй тийм гоё гайхамшигтай хүн гэж бодож байгаа л гэсэн үг шүү. За таны нөхцөл байдал болохоор та түрүүн нөгөө хэлсэн те таны одоогийн нөхцөл байдал би ер нь нэг жоохон буруу юм хэлчих шүү дээ. Гэр орныхаа амьдралд одоо гэр бүлдээ ч юм уу жоохон шудраг бус хандчлаа да. Одоо гэдгээсээ болоод одоо нэг өөрөө жоохон ингээд санаа зовоод те жоохон тийм сэтгэл тавгүй байгаа гэсэн үг. Сэтгэл тавгүй. Одоо энэ харьцааг яах вэ? Одоо энэ харьцаатай байгаа хүндээ те одоо болио ихээр бас нэг ингээд өөрлөө ингээд учиргүй тэмүүлэлтэй ингээд харна бас нөгөө үгүйгээ хэлчих чадахгүй нэг тийм бас таны нэг тийм зөөлөн мөн чанар юм яваад байна л да. Түүнээс та ухамсараараа болохоор ерөөсөө нэг тийм энэ харьцаагаа одоо нэг тийм юм да гэсэн нэг юм танд бол байгаад байгаа байхгүй юу? Та тэр хүнийхээ талаар юу гэж бодож байна вэ гэхээр та тэр хүнийг нэгэ жоохон юм тийм мөнгөгүй ядуу жоохон амьдрал нь боломжгүй тийм ерөөсөө нэг тийм нэг мөнгө санхүүгийн тал дээр бол ер нь жоохон тийм боломжгүй гэдгийг нь угаасаа одоо ингээ мэдэрсэн байгаа. Тэгээ тэр талаа ер нь тийм л гэж бодож байгаа гэсэн үг. Тэгээ та болохоор яг яадаг вэ гэхээр тийм айгу тийм өгөөмөр хүн байгаа байхгүй юу? Магадгүй энэ хүнтэйгээ уулзахаар ингээл хамаг төлбөр тооцоо бүх юмыг ингээ хийгээд бол айгу бол илүү дутуу мөнгө төгрөг нэг зөвхөн мөнгө төгрөг асуувал айгу ингээ өгчих хэмжээний тийм. Тэгэхээр та болохоор юм өгөөмөр сэтгэлтэй хүн учраас тэр хүний талаар яг баг боломж байвал нэг хэдэн төгрөг ингээ өгчиж гэж боддөг юм. Ер нь нэг тийм. Тэгээ уус танд боломжтой гэж гарч ирээд байгаа байхгүй та мөнгө санхүүгийн боломжтой тийм учраас энэ харьцаа холбоотой байгаа хүнтэйг ингээд жоохон илүү дутуу гаргаад ингээд нэг жоохон болов тийм өгчих сэтгэл бол танд байгаад байгаа л юм байна тий. Тэгээ Three of Cups гэдэг нь болохоор ингээд таны хувьд тэр хүнтэй байхаар
уул нэг хөвгөлтэй аз жаргалтай магадгүй нэг караоке оролдуулаад бужиглээлтэй нэг жоохон ганц нэг пив уул хамтдаа байхад айгу хөвгөлтэй аз жаргалтай нэг таныг тухайн цаг мөчтэй айгу тийм жаргалтай байлгадаг. Яг хөө тэр хүн жоохон ингээ мөнгөгүй тэгээ яг хөө та мөнгө төрөнийх нь хэрэгцээг хангадаг. За тэгээд энэ 5 4 байвал ингээ илүү дутуу нэг одоо яг тэний хоолунд нэг юу гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд хүмүүнийх өөрлөх бах тий. Тэгтээ таны хувьд болохоор та тэрнтэй байх үед уулзах үед нэг тийм хөвгөлтэй жаргалтай нэг хүүхэд чиг нэг тийм бодох санах юмгүй сайхан нэг хөвгөлтөд ирдгээл гэж хэлээд байгаа байхгүй тий. Та таны бодол бол тийм юм байна тэр хүнийхээ талаар. За тэгээд одоо энэ мессежийг уншаадах юм. Recommit гэж байгаа байхгүй юу? Recommit гэдэг нь юу илэрхийлж байна вэ гэхээр reaffirm your commitment after trials, proving loves. За тахах ой надаа ширэн дээр таах юм. Тийм. Сорилтын дараа хайрын тэсвэр төвчээрийг баталснаар амлалтаа дахин баталгаажуулах. Энэ яг танд зориулагдсан мессеж байна. Та нэгэсэндээ энд нэг тийм сорилтонд орчод байна л да энэ хүнтэй байгаа харьцаан дээрээ. Тэгэнгүүт та тий энэ сорилтын дараа гэрүүлийнхээ юм амьдралыг тий тэгээ өөрийнхөө тэсвэр төвчээрийг дахин баталгаажуулснаар тий амлалт баталгаажилт өгснөөрөө одоо гэрүүлийнхээ амьдралыг нэг ингээд авч үлдэх тийм таны хувьд бол одоо энэ чи энд ингээд сэтгэл татагдаад энэ нэг хүн байнга ингээд яхаар бас гэрүүлийн амьдралд ингээд тодорхой хэмжээнд нэг тийм өөрийгөө ингээд мэдээж буруутгал байгаа магадгүй гэрүүлээ чи хүн энэ талаар мэдсэн ч байдаг юм бол энэ одоо бас мэдээж юу гэж тийм амар тайван байх үү тийм ээ. Тийм болохоор тэр тал дээр таныг одоо дахин гэрүүлдэ дахин өөрийгөө нэг зориулах гэдгийг хэлж байгаа байхгүй юу. Нөхөртөө эхнэрдээ үр хүүхэдтэй тэгээ амлалтаа дахин баталгаажуулах. Гэрүүлдэ мэдээж нэг дандаа үнэн шудраг одоо тийм юм байна гэдэг ингээд мэдээж амлсан амлалт хосуудын хооронд байгаа. Тэгэхээр тэрэн дээрээ таныг дахин баталгаажуулахаа гэж байна. За энэ дивини фемини буюу эмэгтэйлэг энерги гэсэн үг байхгүй. Та магадгүй гэр бүл дотор өчнөө олон жил ингээд нэг гэрүүлийнхаа төлөө л ингээд өөрийгөө зориулаад явж байгаад бараг өөрийгөө нэг эмэгтэй хүн гэдгээ бараг нэрэ мартах шахаад гэрүүлийн амьдралын мөнгө төгрөг санхүүгийн төлөө ингээд явсаар байгаад өөрийгөө нэг гэсэндээ бараг эмэгтэй хүн гэдгийг мартах шахацсан байхгүй юу. Тэгэхээр энэ хүнтэй байгаагаараа та магадгүй нэг юм эмэгтэйлэг фемини энерги ингээд нэг жоохон тийм сэргээсэн байх ер нь тийм. Тэгэхээр нэгсэндээ эмэгтэйлэг энергийг магадгүй танд энэ хүн орж ирснээрээ таныг би чинь ийм гоё эмэгтэй билүү? Би чинь бас амьдралд бас одоо надад өчнөө бас ийм хүний сонголт хүртэл ингээд бас амьдралд гарч ирэх юм байна гэдгийг ингээд нэгсэндээ таныг ингээд нэг мэдрүүлэх гэж энэ хүн чинь одоо нэг учирсан учрал болоод байна л да. Та үнэхээр нэг одоо нэг гэр бүлийн харьцаа чинь тодорхой хэмжээний цаг хугацааны дараа нэг ингээд нэг юу яадаг штэ. Одоо нэг юу гэх юм дандаа нэг анх учирсан шиг байдгүй шүү дээ тий. Тэгэхээр яг тэр тал дээрээ эргээд таныг энэ marriage promises гэдэг энэ болохоор гэрлэлт амлалт гэсэн үг байхгүй юу. Энэ дээр ч бас яг гэрлэлт амлалтыг илэрхийлж байгаа. Тэгэхээр гэр бүлдээ амлсан амлалтаа таныг нэг эргэн тийм санахыг одоо энэ юу бол хэлж чинь хөзөр бол хөзрүүдийн оракл хөзрүүдийн мессеж аль нь танд энэ энергийг сэргээхэд энэ хүн хэрэгтэй байсан байж болно. Тэгтээ гэрүүлийн өмнө анх гэрэлж явах үедээ амлсан амлалтаа ингээд нэг дахин эргэн санахыг
энэ дээр бас бүр яг ижил утга хоёр өөр төрлийн картнаас одоо мессеж авахад энэ хоёрын одоо өгж байгаа мессеж нь бүр яг ижилхэн байгаа байхгүй юу? Тэгээд энэ мессеж болохоор таныг эмгтээлэг энерги чинь гэсэн сэргээсэй гэсэн үг. Эмгтээлэг энерги чинь. Тэгэхээр та энэ харьцаанд магадгүй нөгөө хит ингээд нөгөө автаж болохгүй та болохгүй гэдгийг угаасаа өөрөө мэдрээд байна л да. Мэдрээд энэ ойрчин зүрхгүй энэ харьцааг болчмоор байна. Одоо яах вэ гэдэг дахиад бодоод байгаа. Гэтэл одоо нөгөө хүний нэг юм татагдсан сэтгэл хүн нэг өөрт чинь нэг сайхнаар хандаад ингээд ахаар чинь одоо энэ сайхан сэтгэлтэй хүн учраас ерөөс ингээд буруу гэдгийг нь мэдсээр байж ингээд одоо нэг яаж чадахгүй нэг юм татагдсан байдал үүссэн. Яг тийм харьцаал байгаад байна. Тэгэхээр тэр хүний хувьд бол та ийм хүн, энэ хүний хувьд бол тийм таны хувьд бол тэр тийм хүн юм байна гэдгийг бол ойлгосон байхаа гэж бодож байна. За угаасаа хэнийг хэлж байгаагийн талаар нь угаасаа надаас илүү та өөрөө мэдж байгаа гэсэн үг шүү дээ. Угаасаа л. За тэгвэл одоо жинхэнэ одоо яг нөгөө асуултын гол юу лээ? Сэдвийн гол юу? Тэр хүн чинь чамд юу хэлхийг хүсэж байна? Одоо энэ хүн те энэ тантай уулзах гээд энэ гэрлийн бүр даргууг өдөртэй энэ хүн чинь тэгээ танд юу хэлхийг хүсэж байна? Хэлхийг хүсэж байгаа үгийг нь үзүүлэлтээр гаргаад өгөөч. Энэ хоёр хүний харьцаан дээр тэр хүн танд юу хэлхийг хүсэж байна? За тэр хүн хүний хэлэх гэж байгаа үг нь бас их сонирхолтой юм байна. За тэр хүн юу хэлэх гэж байна гэхээр танд юу хэлэхийг хүсэж байна гэхээр одоо ингээд хоёлоо ингээд бүхнийг шинээр эхлүүлж ингээд одоо юу гэх юм болж бүтнээ. Бараг чи өвтөрийн амьдралтаа учрах ёстой хүмүүсээ. Тэгээ бид хоёрын хүсэл биелнэ гэж танд хэлэхийг хүсэж байгаа. Хоёлоо одоо ингээд нөгөө нэг юу гэх юм тий бараг шинэ амьдрал шинэ юмыг ингээд эхлүүлье. Тэгсэнтэй энэ хүн танд айгүй тийм хайртал болцсон юм байна л да. Тэгэнгүүтээ таач айгүй юмтай боломжийн хүн байгаад байгаа учраас тэр хүний хүсэл болохоор танд хэлхийг хүсэж байгааг нь хоёулаа энэ амьдралд учрах ёстой хүмүүсээ. Амьдралын тойрогт учрах ёстой байсан учраас хоёулаа учирсан. Тэгээд чи битэрийн хүсэл биелнэ. Бүхнийг ингээд шинээр эхлүүлье. Хамтдаа бүхнийг шинээр эхлүүлье. Тэгээд чи нэг юм шийдвэр гаргаач гэд чамаас ингээд нөгөө чамд тэгж хэлхийг хүсэж байна. Энэ хүн мэдээж тантай хамтдаа аз жаргалтай байхыг л хүсэж байна. Хөзрийн танд сануулж байгаа хэлж байгаа юм болохоор чи гэрлэлт амлалт юмаа санаач гэж хэлж байна. Бас их тийм тий ярахгүй юм зөрчлөлтөө гарч ирж шүү тий. Таны яг энд бүр нойргүй болтлоо ингээд хямраад ингээд нэг шүн унт чадахгүй яах вэ гэдэг ингээд нэг гэрүүлээч бодмоор юм шиг энтэйгэж хамт явчаад ингээд энтэйгээ хамт явчихаар өөрөө ч бас жаргалтай болчмоор юм шиг гэтэл эцсийн бүлэгтээ бас энэ хүн чинь яг таны хувьд тийм билээ гэдэгнгүүт бас мөнгө санхүүгүй юм тиймгүй одоо ингээд бас нэг тийм айхтар боломжтой хүн биш байгаад байдаг. Гэтлээ та тэрнтэй байхад аз жаргалтай тийм төрөө энэ дэр гарч ирсэн шүү дээ. Аз жаргалтай айгүй хөвгөлтөө сайхан байдаг гэд. Тэгэхээр тэр хүний танд хэлхийг хүсэж байгаа үг нь болохоор ерөөсөө л хоёулаа хамтдаа ингээд бүхнийг шинээр эхлүүлчихье. Чи өвтөрийн хүсэл биелнэ. Би чамтай ингээд энэ амьдралд одоо нэг зайлшгүй учрах ёстой хүн хоёулаа учирсан штэ тий. Одоо л гэж хэлгээд байна л да. Танд хэлхийг хүсэж байгаа үг нь тийм л үг хэлж байна. Тэгэхээр танд бас тэгээд яг ийм харьцан дээр тийм өстой хэлхэл үг байна да тий. Тэгээд бүр ингээд нэг шийдвэрээ гаргаж өөрөө мэдээж энд хамгийн их эргэлдэж байгаа хүн байгаа байхгүй. Гэр орныхоо нөхцөл байдлыг бүгдийг одоо өнөөдрийг хүртэл амьдарсан гэр бүл үр хөвгтэй ингээд нэг өсөнд амьдралаа нураана гэсэн үг байхгүй. Тэгээд Tower гэж энэ хөзөр
энэ амьдралыг нураана гэсэн үг. Одоо энэ тэнгэр сахилгаан захаад энэ tower гэдэг энэ амьдралыг хоёр хүн өсрөд бүрэн ингээд байшин барилгын нураад унж байгаа байхгүй. А гэтэл та энэ одоо ингээд энэ хүнээс сонгох уу, өөрийнхөө амьдралыг ингээд өөр нөхрөө сонгох уу гэдэг дээр та чинь энд одоо ердөө ингээд ёстой тий унтаж чадахгүй ингээд бүр шийдвэр гаргах гэж чадахгүй. А гэтэл нөгөө хүн бол өстой шийдвэр гаргачаач гэл ингээд тэгдэл юм байна. Та одоо өстой яг энэ дээр бас л одоо би хэлмээр л юм байна. Үнэхээр өөрөө нойрч нь хөрөхгүй шийдвэр гаргаж чадахгүй бол тараад хүзрээр ирээдүгээ жоох ингээд нэг энэ хүнтэй байвал ямар уу? Эсвэл энэ өөрийнхөө энэ амьдралаа сонгол ямар уу гэдэг дээр яг тий. Энэ хүн үнэхээр одоо энэ хүний хэлж байгаа үгээр үг шиг та энэ амьдралд энэ хүнтэй үнэхээр уулзрах ёстой хүн мөн байсан юм уу үгүй юу өнтер гэдгийг энэ хүн бол тэгж бодож танд хэлж байна. Гэтэл үнэхээр амьдралтаа уулзрах ёстой хүн бол бас одоо юу гэх юм уулзрах ёстой бол бас тэгээд нөгөө нэг тийм өөрчлөлт хийх аргагүй одоо нэг тийм цаг үе дээрээ ч юм уу ирсэн бас байж болох байхгүй юу? Магадгүй энэ өнгөрсөн одоогийн хүртэлх амьдарч байгаа нөхөртөө ч юм уу их нэртэйгээ ч юм уу амьдарч байгаа амьдралаас одоо нэг нэгсэндээ сурах юмаа суралцаад дууссан. А тэгээд дараагийн одоо энэ шинэ амьдралд өөр хүнтэй сурах юмаа сурах тийм цаг хугацаа ч үнэхээр ирсэн юм уу? Яатсан гэдэг талаар тарах өдрөөс тий асуугаад үзвэл бас шал өөрөө ахал гэж би бодож байна. Энд бол өөрөө бүр нойрч нь хүрхгүй унтаж чадахгүй байдалтай л ингэж бас байгаа л юм байна. Хамтарч ажил гэж байгаа байхгүй тий. Хамтарч ажил гэдэг чинь өөрөө шийдвэр гаргаж чадахгүй. Зөвхөн энэ хүний шийдвэрийг сонсоод ингээд хамгийн манаруугаа явж хаашаа. А өөрөө бас шийдвэрж чадахгүй бол Пентагийн 3 гэдэг чинь багаар хамтарч ажиллахыг илэрхийлдэг. Тэгэхээр та би бол таныг бол ёстой уншлаг аваад нэг сонсоод үзэж л гэж хэлмээр л санагдаж байна. Мэдээж эцсийн шийдвэрийг та өөрөө л гаргана. Гэхдээ нэг юм тарах өдрийн уншлаг таны нэг тийм чиглүүлээд өгөх боломж олгох болов уу гэж би бол тэгж бодож байна да. За ингээд нэгдүгээр группийн уншлаг хэрэгтэй хүндээ хэрэгтэй цаг үедээ хүрсэн байгаасай гэж бодож байна. Тэгээ энэ цаг үе энийг харахад бол ер нь хэрэгтэй цаг үедээ л энэ мессежийг олж сонсож тэгээд нэг хандах бахаа. За ингээд уншлаг сонссон танд баярлалаа. Амжилт хүсье. Таныг нэг тийм эмэгтэйлэг энергийн сэргээх гэдэг чинь бас их чухал юм л дээ. Өөрийгөө мартцсан явдаг шүү дээ. За ингээд 2 дугаар группийн уншлага эхлэе. За 2 дугаар групп. За капибара гэдэг сүлжээний хүүхдүүдийн одолоод байгаа. За тэрний тарот хөзөр. Шинэ мембераараа уншина. Шинэ гишүүнээрээ. За 2 дугаар группийнхний тэр хүн бодож байгаа тэр хүн 2 дугаар группийн хүн хоёрын хоорондын харьцааны талаарх мессеж гаргаж өгөөч. За 2 дугаар группийнхний бодож байгаа тэр хүний яг одоогийн байгаа юм. Одоогийн нэр нь хөөрхөн кавай. Шо кавай.
За одоогийн энерги юм байж байж. За таны одоогийн энерги. Сонгосон таны одоогийн энерги. За тэр хүн таны талаар одоо яг ямар бодолтой байгаа вэ? Хоёрдугаар бүрэлдэхүүнийг сонгосон тэр хүн нь таны талаарх бодол. Нөгөө харж гарч явах шиг байна. Тэр хүний таны талаарх бодол. За тэгвэл эсрэгээр та тэр хүний талаарх бодол. Та тэр хүний талаарх бодол. Вау. Та тэр хүний талаарх бодол. За жоох хөргөжлүүлж чад 2 Oracle card message аваадах яа. За 2 дугаар бүрэлдэхүүн. За тэр хүн та хоёрын хамт юу хэлхийг хүсэж байгаа вэ гэдэг сэдвээр мессеж өгөөч. Тэр хүн та хоёр юу хэлхийг хүсэж байна вэ? За хэд нэг картаас. Тэр хүн танд юу хэлхийг хүсэж байгаа вэ? За энэ хоёр үнжин. Окей. За тэгээд хамгийн сүүлд нь тэр хүн танд яг юу хэлхийг хүсэж байгаа вэ гэдэг дээр хахад татна энэ бол одоогийн нэрийг тэр хүний бодол. Энэ бол тэр хүний одоогийн нэрийг. Тэгээд тэр хүний таны талаарх бодол. Энэ таны нэрийг. Та тэр хүнийхээ талаарх бодол. За тэгээд Oracle message хэнд нь юу зориулж хэлэх нь вэ гэдгийг бас харъя. Окей. За тэр хүн одоогийн энерги нь танд айгүй хайртай гэсэн үг. Одоо яг ингээд нэг чин ингээд бүр үнэхээр ингээд багсаж хайрлаад одоо энэ нэг картыг нэг ойрхон харуулаад. Тэр хүний одоо яг одоогийн байгаа энерги нь энэ тэр хүн, энэ та. Тэр хүн тантай бүр ингээд үнэхээр ингээд нэг маш ойр тий. Маш ингээд хажууд нь хамт байгаад бүр үнэхээр юм аз жаргалтай, сэтгэл тайван, юм амар амгалан тийм айгуу тийм гоё байхыг хүсэж байгаа тантай ингээд маш юм гоё ингээд хайрын домбож хамтдаа байхыг хүсэж байгаа. Тэр хүний одоогийн энерги. Гэтэл тэр хүнд одоо яг нэг тийм шийдвэр гаргах шаардлага байх шиг байна. Тэр хүний одоогийн энерги нь за энэ хүнийг сонгох уу? Энийг сонгох уу гэдэг. Магадгүй сонголтынх нь одоо нэг нь энэ гар дээрээ барьцаад байгаа нь та байж болно. Тий. Тэгээд өөртөө энэ мөнгө санхүүгийн тийм өөртөө мөнгө тантай ингээд айгүй сайхан ингээд гоё ингээд одоо юу гэдэг ингээд
Дэйт хийгээд ингээд нэг гоё ингээд болцоод ингээд хамтдаа гадуур дотор яваал ингээд жоохон илүү тантай гоё хөгжилтэй зугаатай нэг сайхан байх гэхээр магадгүй мөнгө санхүүгийнх нь байдал нь тийм сайнгүй байгаад байгаа шүү. Нэг хүсснээрээ те ингээд нэг гоё чамайг ингээд дагуулж яваад гоё аз жаргалтай хагаад гоё ингэхээр мөнгө төрөний байдал нь тийм сайнгүй гэсэн үг. Тэгэхдээ айгүй тийм маш их хүсэл эрмэлзэлтэй байгаа ингээд. Маш хүсэл эрмэлзэлтэй. Тамтай хамт явах одоо тийм гадуур дотор гарах. Тэгээд энэ өөртөө юм санхүүгийн боломж бололцоог ингээд бүрдүүлэх гэж ингэж айгүй хичээж байгаа. Ерөөсөө л ингээд чамтай сайхан байхын тулд санхүүгийн бодол тийм боломжийг ингээд бүрдүүлэхийн төлөө маш их хичээж байгаа гэсэн үг. Тэр нь ингээд чамтай ингээд нэг сонголтын дээр ирсэн. Тэгээд одоо ингээд юу гэх юм одоо магадгүй одоо нэг одоо энэ магадгүй ингээд одоо саяхан ойрхондоо танилцсан ч гэж магадгүй тий. Тэгээд өөртөө ч маш ихээр татагдаад байгаа учраас илүү тийм нэг гоё цагийг хамтдаа өнгөрөх гэж ингэж нэгсэндээ санхүүгийн боломжиндоо хүртэл өөрөө ингээд нэг анхаарлаа хандуулж байгаа гэсэн үг тий. Гэтэл за та тэр хүний талаар ингээд таны одоогийн нэрийг болохоор яг юу вэ гэхээр та бол өөр мөнгө төрөний боломжтой хүн юм байна. Тэр хүнд бол нэг өстөнтэй ингээд нэг чамаг маш их сэтгэл байгаас мөнгө санхүүгийн боломж байхгүй. Гэтэл чи эсэргээрээ айгуу тийм мөнгөтэй төрөхтэй боломжтой одоо юу гэснээ ингээд нэг гартаа авчдаг тийм боломжтой хүн байгаа байхгүй юу? Тэгээд энэ хүнийг ингээд сонгочих гэхээр чи нэг ингээд мөнгө санхүүгийнхын хувьд ингээд өөрийнхөө гар дээр ингээд өргөж дааж явах ёстой юм шиг тий. Чамд ингэж санагдаж байгаа. Яг одоогийн чинь нэрэг тий ингээд. Тийм болохоор чи нэг уул нь энэ хүнд ингээд нэг айгүй ингээд бас ингээд нэг сэтгэл ингээд татагдаад ингээд байгаа ч гэсэн чиний хувьд яг нэг юун дээр нь жоохон ингээд голж байна гэхээр мөнгө санхүүгийн байдал дээр нь жоохон гологдоод тэгэнгүүт яадаг ч юм блэ гэдээ одоо ингээд бүр нүдээ бооцсон ингээд нэг хөдөлгөөнгөө болцсон. Тэгээд нэг энэ хүний талаар нэг гэсэндээ юу гаргаж чадахгүй байгаа, шийдвэр гаргаж чадахгүй байгаа гэсэн үг. Цааш тийм харьцааг үргэлжлүүлэх үү болох уу гэдэг дээрээ. Гэтэл энэ хүний одоо яг нэг таны талаар бодож байгаа юм нь юу гэхээр одоо ингээд гэр бүл болохыг бүр ингээд өөртөө чинь гэр бүл болохыг хүсэж байгаа ингээд. Одоо чамтай ингээд тий хамтдаа ингээд амьдраад яг өөртөө чинь адилхан юм хөөрхөн хүүхэдтэй болоод одоо ингээд бүр өрөөсөн яг л юм гэр бүл болохыг хүсэж байгаа байхгүй юу? Бүр өөртөө чинь адилхан нэг хүүхэдтэй өөртөө адилхан бас нэг хүүхэдтэй бүр айгүй хөөрхөн юм бодож байгаа байхгүй юм чинь. Гэтэл та болохоор яг тэр хүнийг тэгж нэг ерөөсө сонгож чадахгүй байгаа шалтгаан нь болохоор ерөөсө мөнгө санхүүгийнх нь байдал дээр нэг тийм одоо байр суурь ингээд болоогүй байгаа учраас энэ хүнтэй би одоо тийм одоо юу гэх юм аз жаргалтай ч юм уу сайхан байж чадах уу гэдэг дээр нь ингээд та эргэлзэж байгаа. Тийм учраас яач чадахгүй байгаа. Хөдөлгөөн үйлдэл авч цаашаа яах шийдэг байгаа гэсэн үг байхгүй юу? За Emperor хözөр уруу харж гарч ирж байна те. Emperor хözөө. Ace of Wands. Энэ хүн болохоор чамтай хамтдаа ингээд нөгөө байчвал бүхнийг ингээд шинээр эхлүүлээд одоо шинэ бизнес, шинэ төсөл, шинэ боломж ингээд одоо ингээд нөгөө эхлүүлээд явчих болно. Одоо надад мөнгө санхүүгийн байдал ингээд байхгүй ч гэсэн одооноос бүхнийг ингээд бүтээж болно гэж бодож байгаа байхгүй юу? Чамтай гэрүүл болчлоо гэхэд ингээд бүх юмыг ингээд шинээр эхлүүлээд Ace of Wands болохоор шинэ төсөл, за шинэ одоо боломжтой тийм эхлэлүүд ингээд бүрөөс ингээд боломжууд зөндөө гарч ирнэ. Яг тэгвэл ингээд чи нэг мөнгө санхүүгийн хувьд хангалттай за тэгэнгүүт гэр бүлийнхаа төлөө ингээд
хэдэн төгрөгийг ингээд нэг жоохон суурийн тавиад ингээд эхлүүлээд өгчих юм бол гэр бүлийнхээ төлөө би ингээд хөдлөөд ингээд явчихнаа. Надад ингээд боломжууд зөндөө гарч ирнэ. Ингээд чамтай болохоор айгүй тийм нэг мөнгөгүй л боловч айгүй ирээдүй хараад байгаа хгүй хамтдаа. Тэгээ Emperor хөдрийн уруу харж ирж байгаа байдал нь болохоор тий нэг чамааг одоо юу гэх юм нэг одоо юу жоохон тийм жоохон зөрөөд тий жоохон юм хатуу жоохон ингээд нэг бодлогогүй ч юм шиг тиймэрхүү одоо тийм зарим тал дээр нэг жоохон юу гэх юм дарангуй чанддаг. Яг нэг мөнгө санхүүгийн жоохон өөрөө эрх мэдэлтэй боломжтой болохоор жоохон нэг тийм дарангуй жоохон дээрлэхүүч юм шиг жоохон тийм нэг тэгж ханддаг гэж бол бас бодож байгаа байхгүй юу. Гэтэл чамтай ингээд энэ амьдралыг ингээд эхлүүлээд ингээд явхад бол энэ гэр бүлийн амьдралд өчнөө янз янзын мөнгө санхүүгийн боломжууд гарч ирнэ. Дээрлэхүүч гэх юм уу те Emperor өдрийн уруу гарч ирж байгаа байдал нь тий. За тэр хүний одоогийн бодол бол тийм байна. Гэтэл та тэр хүнийхээ хувьд болохоор яг юу та тэр хүнийг юу гэж боддог вэ гэхээр танд энэ хүнтэй холбоотой байгаа нэг шалтгаан нь ерөөсөө энэ нэг тийм биеийн харьцаа тийм физиологийн харьцаа тийм тэр тал дээр та яг ингээд энэ хүнтэй нэг тийм илүү юм одоо тийм тохирдогч гэх юм уу одоо нэг тиймэрхүү байдгийг юм байна л да. Тэгэнгүүт та нэг тийм шийдвэр гаргалцаа болов юм ингээд болохгүй тэг ямар ч гэсэн ингээд холбоотой харьцаатай хэвээрээ байгаад байгаа юм байна. Ер нь бол та хоёрын хин хинээ нэг тийм гэр бүлгүй ахаа. Ер нь бол гэр бүлийн харьцаа энэ донд өрөөсөө нэг тийм гарч ирэхгүй. Нэгдүгээр группийн дээр ардаа гэр бүлтэй хүмүүс гарч ирээд байсан байхгүй. Гэтэл энэ болохоор гэр бүлгүүний ганц биеэрээ хоёр хүн гэтэл нэг нь мөнгө санхүүгийн боломжтой болохоор та боломжгүй нь болохоор нөгөө талч нь за нэг тийм ялгаа байна л да их сонио. Тийм. За тэгэхээр та болохоор нэг тийм байдлаараа энэ хүнтэй харьцаатай байдаг. Тэр нь танд ингээд таны бодол шүү. Та ингээд нэг тийм учраас нэг одоогийн байдлаар өнөх холдыг салъя гэдээ ингээд бодоагүй. Гэхдээ тэр хүний тийм одоо юу гэх юм өөрөө та энэ King-ийн Pentacles байгаа хгүй. King-ийн одоо хааны зоос энергитэй. Та тэр хүнийг хатны зоос бас болгож болно доо гэж бас боддог. Яг тийм. Ягаад гэвэл чи нэг юм энэ хүний бодож байгаа энэ санаа зөв байгаа даахгүй. Чи өөрөө энэ хүнийг нөгөө нэг энэ өндөрт гаргахад ингээ хамтдаа өөрийнхөө төвшний ижил ойролцоо төвшний хүн болгоход яалтчгүй чиний тусламж дэмжлэг чиний өргөлт хэрэгтэй гэд ингээд тэг чиний энергийн дээр гарч ирээд байгаа хгүй юу. Чи ингэж өөрийнхөө төвшний хүн болгоно гэд. Тэгэхээр чи өөрөө хатны энергитэй хүн хааны зоостой хүн байхад тэр хүнийг одоо эсрэгч хүн бай, эмэгтэйч хүн бай одоо хамаахгүй энэ дээр ерөөсөө хүүс хамаахгүй. Тэгтэл чи тэрийг одоо хаан хотон хоёр чинь нэг төвшөнд ингэж ирнэ шүү дээ тийм ээ. Гэтэл тэр хүнийг чи ийм болгож бас болно доо гэж боддог боловч заяа бас яг нөгөө нэг итгэхэд нэг бүрэн дөрөв одоо хүн болго ингээд чамд ингээд мөнгө төгрөгөө цосоо ингээд өгчөөч гэдэг ингээд гэхээр бас яг чи нэг дээр яг нэг мөнгө зарцуулах тал дээр нэг жаахан юм нэг юу агаал гэсэн үг одоо нэг тийм жаахан хүн болгон л магадгүй мөнгө төгрөгөөр туслаач дэмжиж гэдэгт болохоор тэдний л нэг ч юм уу үнэхээр одоо бас цаашдаа яагаад ч үлээл гэж эргэлздэг л байхал та нэгсэндээ хамт амьдрамж гэдэг юм уу за миний амьдрал энэ хүнээгээд бүрэн хүлээн зөвшөөрөөгүй энд яахаа шийдэж чадахгүй байгаа учраас энд мөнгө төгрөг зоосоод нэгсэндээ одоо харамлж хамгаалж ийн гэсэн үг. Яг энд шийдвэрээ гаргачих юм бол энэ хүнийг чи өөрийнхөө төвшний хүн болгоод аваад ирэх угаасаа чамд боломж нь байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоогийн байдлаар яагаад ч билээ гэж эргэлзэж байгаа учраас чи нэгсэндээ нэг мөнгө төгрөгөөр за туслая за тий эсвэл энэ боломжоор шүү дээ заавал мөнгө төгрөг шүүж болно. Энэ хүн ажилгүй хүн байвал чи ажилд оруулаад ч юм уу ойрхон ингээд нэг гайгүй ажил төрөл дээр нь өөдөн татчихвал энэ хүн чинь адилхан л ингээд ажилдаа төрөлтэй мөнгөтэй болох хүн болно шүү дээ жишээ нь тий зөвхөн хүнээс мөнгө авах гэдэг бас биш байж болно тий.
Тэгэхээр чи энэ хүнтэй энэ хүний бодож байгаа шиг энэ гэр бүл болоо ийм тийм болоё гэж нэгсэндээ шийдвэрээ гаргаагүй байгаа аахгүй. Энд үнэхээр шийдвэрээ гаргаж чадахгүй яахаа шийдэж чадахгүй ингээд нүд нь болттой, бие нь болттой хөдөлгөөнгүй хөдөлж чадхаа байчаад байж байгаа аахгүй чиний байдал. За тэгж байна. За Oracle message-үүд болохоор яг юу хэлэх нь вэ гэхээр compromise, буулт хийх гэж байна. Буулт хийх, learn the art of compromise in the relationship. Одоо нөгөө хүнд итгэж, найдаж, буулт хийхийг. Та энд нөгөө энэ хүн чинь таныг нөгөө жоохон тийм юу гэх юм жоохон дээрэнгүүч гэх юм уу жоохон нэг тийм их цантаач гэх юм уу тэгэж бодож гин гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр тэр тал дээр та хэрэг үнэхээр энэ хүнтэй ингээ хайртай бас ингээд гэр бүл бол ийм болно гэж шийдвэр гаргах юм бол мэдээж энэ хүндээ бууж өгчлээ гэж хараа тийм нэг гэр бүл чинь одоо хоёлоо нөгөө нэг машины хоёр дугуй шиг ижлэхэн байр суурь бие бинийгээ тулдаг түшдэг байж иж урагшлах болохоос шин догонцоод байвал ингээ явахгүй шүү дээ тий. Тийм болохоор таныг нөгөө нэг хэрв сонголоо гэхэд ингэж итгэж найдаад гар гараа барилцаад хамтдаа урагшлна. Тийм болохоор одоо нөгөө зарим юмн дээр ингээд нөгөө бууж өгч сурахыг илэрхийлж байна л да. Энэ бол хүзрөөс ирж байгаа одоо нэгэсэндээ юуны одоо хорвоо ертөнцөөс ирж байгаа танд мессеж гэсэн үг. Одоо гэр бүлийн амьдралд чи дээр би доор нэг тийм дээрлэхүү бардсан ч юм уу одоо ямар ч тийм байхгүй шүү дээ. Гэр бүлийн амьдрал чи одоо хайр, өр хөөхөд хамтдаа нөгөө өөрсдөнтөө ижил төстэй хүүхдүүд гаргана гэд энэ хүний чинь айгүй тийм гэгээлэг өөдрөгөр бодоод байгаа энэ таны энэ бодсон учирж байгаа хүн яг мэдээж ийм байж ижил амьдрал аз жаргалтай байна. Тийм түүнээс энэ нь илүү мөнгөтэй өргөдөө зоостой гэхээсээ илүү яг тийм л болж байгаа байхгүй. Тэг мөнгө төрөг зоосороо жаргачдаг бол одоо ерөөсөө тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр чин хоёр биенээ яалчгүй ингээд нөгөө дэмжих нөгөө итгэл хүлээлгэх. За тийм талыг л танд энэ руу ертөнцөөс бол ирж байгаа мессежин дээр бол өгч байна. За энэ болохоор тэр хажуугийн зам тийм одоо таныг нөгөө нэг саатуулаад байгаа тийм delays гэдэг чи одоо нөгөө өөрчлөлт ингээд нөгөө саатсан гэсэн үг шүү дээ тий. Энэ өөрчлөлт тэгээд энэ саатсан гэсэн үг. Sidetracked. Тэр дээр нөгөө тийм анхаарлаа хандуулахыг хэлж байна. За энэ дараагийн мессежтэй бас холбоод юу яагаах вэ? Яг юу хэлэх гээд байгааг нь. Энэ бол боломжийг possibilities гэдэг. Боломжтой гэдэг. Чөлөөт сэтгэлгээний адал явдлын эрсдлүүд гинэ. Чөлөөт сэтгэлгээний адал явдлын эрсдлүүд. Энэ нэг тийм баригдмал нэг одоо магадгүй нөгөө чөлөөт сэтгэлгээний адал явдлын эрсдлийн айгүй сонин гайхалтай холбогдож орж ирж байна. Энэ бол таны хувьд нэгэсэндээ эрсдэл байгаа хгүй энэ хүнтэй холбогдох нь цаашдаа амьдралаа холбох нь. Гэхдээ энэ нэг амьдралыг адал явдалтай сонирхолтой болгож байгаа хэлбэр. Та мөнгөтэй хүн, зоостой хүн байлаа гэхэд адилхан мөнгөтэй зоостой хүнтэйгээ учрах юм бол амьдралын одоо тэр нэг адал явдал. Энэ чинь нэг тодорхой хэмжээний аялал шүү дээ. Аялал, амьдрал бол өөрөө аялал. Хоёр мөнгөтэй хоорондоо учрахаар ижилхэн төвшний тэгээд нөгөө магадгүй нөгөө урсаал өнгөрн гэдэг шиг бие биенийг нэг тэгж нөгөө мэдээ яагаад байх юм бэ? Гэтэл шал өөр төвшний хүнтэй уулзрахаар эн чинь таны хувьд бол нөгөө мэдгүй юмдаа аялж байгаа аялал шиг болох байхгүй. Тэгэхээр тэр болохоор те ингэж ургаж цэцгэлэх бас боломжтой гэдэг ингээд боломжтой. Тэгэхээр яг энэ үг, энэ мессеж энэ хүний бодож хүсэж байгаа, таны бодож байгаа тэр хүний чинь бодож хүсэж байгаа те. Өөрхөн ийм гэр бүл болоод өөртөө адилхан нэг чамтай адилхан нэг юм хөвгтмөгтэй болно гэдэг ингээд бодоод ингээд явж байгаа. Энэ нь болохоор тэгээд жинхэнэ чин сэтгэлээс ингээд чамтай ингээд айгуугаа ингээд хайрлаад ингээд ийм байна гэж бодоод байгаа нь ингээд ургаж цэцгэлэх юм боломжтой гэдгийг хэлээд байгаа байхгүй юу? Free spirit гэдэг чинь чөлөөт сэтгэлгээ, чөлөөт одоо байдал.
мөнгөтэй хүн тэгэл амьдрах ёстой гэсэн чөлөөт байдлыг чинь одоо нэг эвдэж өгөх нэг тийм нэг магадгүй танд нэг юм суудсан нэг юу байгаа хэл та одоо нэг гэр бүлийн хүмүүжил гэдэг юм уу эсвэл нөгөө багаас суудсан нэг тийм бодол одоо нэг юм байгаа хэл та. Гэтэл та мөнгөтэй хүнээс илүү гэр бүлийн амьдрал хайр сэтгэл ад жаргал гэдэг юмыг энэ хүнээс мэдрээд байгаа байхгүй эсэргээрээ хайрын сайхныг болгоомжгүй юмыг боломжтой болгож бүтээхийг. За хорвоо ертөнцөөс бол тийм мессеж өгч байна. Тэгэхээр таныг ингээд нөгөө буулт хийгээд нэг жоохон тийм зөөлөн байгаад өөрийнхөө нэг яг сэтгэлийн дотоодын мөн чанар яг юу хүсэж байгаагаа ингээд одоо ингээд бодоод тэгээд энэ тийм нөгөө боломжгүй юм гэж бол байхгүй гэдгийг илэрхийлээд байна л. Боломжгүй юм гэж байхгүй гэдгийг. За яг одоо болохоор яг тэр хүн нь танд юу хэлхийг хүсэж байна. За эхлээд энэ хүү зөрчгөөс эхлэх үг маш их байгаа юм шиг байна. Үсрээд л гарч ирээд байна шүү. За дараа нь энэ гарсан баха. Wow, lovers хайртай шүү. Үнэхээр хайртай л гэдэг. Үнэхээр танд ингээс юу юм байна л да. Сэтгэл татагдан хайрлаж байгаа юм байна л да. За. Three of Wands энэ хүний танд хэлхийг хүсэж байгаа үг юу вэ гэхээр тий? Ингээд зүгээр ингээд нэг надад игтгэхэд намайг дагаад ингээд энэ амьдралд ингээд хамт ингээд урагшлая тий амьдралын холын замд хамт гарья. Би бүх ачаа нурууг ингээд үүрнэ зүгээр намайг ингээд хараад миний нуруунаас тэгээд намайг ингээд хараад намайг тусаж дэмжиж тэгээд намайг ингээд нэг дагаад л явхад болно гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ би чамд чин сэтгэлээсээ хайртай. The lovers үзэр үнэхээр чам чин сэтгэлээсээ хайртай. Тэгээд 6-гийн Pentacle өдрөөр юу илэрхийлж ийн гэхээр тийм одоо ийм байгаа ч гэсэн одоогийн миний байдал ийм байгаа ч гэсэн би одоо ингээд бүхнийг ингээд нэг бүтээж чаднаа. Бүтээж чадна тий. Одоо надад ингээд байхгүй байж болно. Гэхдээ би ингээд чиний төлөө бүхнийг бүтээж чадна. Ягаад гэвэл энэ чинь чамд хайртай гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр чиний төлөө хичээн, зүтгэн, дэвшин тийм тэгээд ингээд нэг бүхнийг би бүтээгээд ингээд чаднаа гэж хэлмээр байгаа юм байна танд. Надад итгэеч намайг дагаад ингээд миний араас ингээд тий хоёулаа холын замдаа хамтдаа ингээд урагшлая. Чамд чин сэтгэлээсээ хайртай шүү. Тэгээд би одоо ингээд байхгүй байгаа ч гэсэн би бүх юмтай байхын төлөө хичээж зүтгэж одоо ингээд чамайг баярлуулах болно гэдэг байгаа байхгүй. Баярлсандаа уйлахаар тий одоо нэг баярлуулах болно гэж хэлхийг хүсэж байгаа юм байна танд. Нэг өдөр ингээд өөрийг чинь тий ингээд нэг өстө чи нэрээ үнэхээр чадчихлаа гэд ингээд баярлаад нэг одоо ингээд намайг хайрлах хүн болгоноо. Чи тэгээ баярлах болно. Баярлсандаа өстө нэг уйлах болно гэж хэлээд байгаа байхгүй юу? Би чамд тэгээд тимийг амлаж чинь тэгж хэлхийг хүсэж байна гэж хэлж байна. За үнэхээр гоё уншлаг байлаа. Яасан сайхан сэтгэл вэ те. Чин сэтгэлээсээ хайрладаг гэдэг энэ хүзэр хайрыг илэрхийлсэн бүх хүзэр гарч ирж байгаа байхгүй юу? Two of Cups, Lovers хүзэр. Тэгээд энэ дээр энэ айгүй хөөрхөн өөртөө ч нийтлэхэн, өөртөөгөө ч нийтлэхэн нэг ижилхэн нэг хүүхдтэй ингээд болоод тэгээд чамайг баярлуулахын төлөө би бүхнийг хийх болно гэдэг байхгүй. Зүгээр ингээ миний араас ингээд дагаад намайг ингээд нэг жоох ингээд түлхээд өгөөч гэдэг. Намайг зүгээр ингээ харж байхад болно гэдэг байгаа байхгүй юу? Би хөдөлмөрлөнөө, би чаднаа. Чи зүгээр ингээ харж байхад л болно. За
За 2-р групп маань маш гоё уншлага боллоо гэж бодож байна. Агуу сайхан сэтгэл байна. За одоо 3-р групп уншиж. За 3-р групп. За 3-р группийн уншлагыг эхлүүлье. За тэр хүн танд одоо юу хэлхийг хүсэж байна вэ гэдэг сэдвтэй. За тэр хүн одоогийн тэр хүнийх нь 3-р группийн бодож байгаа тэр хүний одоогийн байгаа энерги. Тэр 3 хүзэр авъя. Тэр хүний одоогийн байгаа энерги. Өдрөөсөө дан гоё. Өнөөдрийн уншлага чи яасан хайр дөөрөн гоё уншлага вэ? Ерөөсөө дандаа нөгөө нэг эсрэг үзэж байгаа хүмүүс чинь танд дандаа хайртай гэж гарч ирээд байгаа байхгүй юу? Тэр нь ямар ч сайхан юм. 3 групп, 3удаа бүр нөгөө эсрэг талын хүмүүс чинь танд хайртай гэж гарч ирээд байна. За тэр хүний одоогийн энерги. Яа. За энэ чи харин жаахан эвгүүд явчлаа нөгөө хоёроос маань. Нөгөө 2 группээс маань. За яг хөө тэгээ цааш та. За таны одоогийн энерги. Таны одоогийн энерги. 3-р группийг сонгосон хүний одоогийн энерги. Одоогийн энерги. За тэр хүний таны талаарх одоогийн бодлыг авъя. Тэр хүний таны талаарх одоогийн бодол нь ямар вэ? Тэр хүний таны талаарх одоогийн бодол. Таны тэр хүний талаарх бодол. Таны тэр хүний талаарх бодол. Таны тэр хүний талаарх бодол. За одоо болохоор Oracle message аваадах яа. Oracle картаас ертөнцөөс өгж байгаа мессежийг харин олноор унчлаа. Sorry. Ингэхгүй нэгийг л авъя. За 3-р группийн зориулсан тэр хүн танд юу хэлхийг хүсэж байгаа. Тэр хүн танд юу хэлхийг хүсэж байгаа. Тэр хүн танд юу хэлхийг хүсэж байгаа вэ? Commitment. Энэ бол биш байсан. Алдаад унагдсан юм биш. За. Нэг жаахан.
За хөзрөх дэлгэх хөзрүүдээ үндсэндээ дэлгэцэн. За одоохон. За би нэг уншлага эхлэхийн өмнө sorry нэг мессежүүд ирээд байгаа. Газ нэг 2 чатанд хариу өгөх. За би эргээд яг нөгөө цагтаа амжихгүй байгаад байна шүү. Юу яа. Дуусан гутаа чам руу өөрөө бичээ за. За хүлээлгэсэн дуучлаарай. Нэг хэдэн ядч хараа өгч нөгөө уншлагын цаг болцсон нөгөө түнд амжихгүй байна. Нэг хөзрөө дэлгээс суучгаад нөгөө цаг нараа мартаа суучдаг юм чинь амжидгүй дээ. За sorry. За энэ эхний 3 хөзрөөр болохоор тэр хүний одоогийн нөхцөл байдал. За тэр хүний таны талаарх бодож байгаа бодол. За энэ одоо таны байдал, одоогийн нэрэг, одоо та тэр хүнийхээ талаар юу бодож байгаа вэ гэсэн хөзрүүдийг дэлгэсэн байна одоо. За тэр хүн танд үнэхээр хайртай байжээ. Миний хамгийн хайртай хүн, хайрт минь гэж бодож байжээ. Гэтэл энэ бол бүтлгүү болж гинтийн шокны асуудал болж. Гинтийн шоконд орсон асуудал болж. Тэрнээс болж энэ хүний маш их юм сэтгэл зүйн шархалсан байна одоогийн байдлаар. Гэхдээ шархлуулсан хүн нь магадгүй та болох гэдэг шүү дээ. Та хоёрын хоорондын харьцааг үзэж байгаа юм чинь тэр хүн танд үнэхээр хайртай дуртай гэдээ явж исэн чинь үнэхээр гинтийн юм асуудал үүсээд магадгүй одоо юу болсон гинтийн асуудал гэхээр одоо араар тавилт гэдэг юм уу гэдэг юм бол одоо сайн мэдэхгүй тий юу болсон гээ одоо та мэдхээр юм байна л да яг үнэндээ бол тий тэр хүний хувьд бол үнэхээр шокийн асуудал болсон. Тэр хүн үнэхээр энэ зүрх сэтгэлд шархалсан үнэхээр ингээд гомдсон, уйлсан, шархалсан одоо бүр үнэхээр тийм хайр сэтгэл нураа дунлаа арайчтэй нэр юу болоо юу яаж ийна юу болвоо гэд ингээд ийм нэрхтэй байна гэсэн үг. Эсвэл энэ бас нөгөө нэг та гинтийн гадагшаага хол энэ хүний байгаа газараас хол гинт явахаар болсон байж болох магадлал одоо тэр нэг араар тавилт биш байсан гинтийн салалт хололтолт байх магадлал бас байгаад байна. Тэр нь баг тэр талдаа юм шиг байна шүү ер нь тийм. Та гинтийн шийдвэр гаргаад нэг тийшээ энэ залтайгаа энэ хүнтэйгээ хамт байсан газараас явах болсон гэсэн үг. Холдоод явах болсон. Та магадгүй нэг газар очиж суралцахаар тий оюутан болохоор байгаа газараасаа ер нь нэг далаа гатлаад хол газар руу та нэг явхаар болсон юм байна л да. Ер нь алсын ирээдүгээ бодоод тэгэнгүүт Монголдо хамтдаа байжсэн хоёр ч юм эсвэл гадаад та нэгтэй хамт байжсэн хоёр нэг тийм салах юм цаг нь ирчээд тэрэн дээр үнэхээр одоо тэр таны бодож байгаа юм бол үнэхээр сэтгэл дундуур маш их шаргалж шаналж байна. Та болохоор алсын холын ирээдүгөө бодоод сурж боловсрохоор л юм шиг байна да. Ер нь тех сурж боловсрохоор өөрийнхөө ирээдүйг бодоод холдоод явж байгаа нөхцөл байдал байна. За тэгэнгүүт энэ хүний одоогийн байгаа тийм таны тэр бодож байгаа хүний одоогийн байгаа энерги бодол нь болохоор юу гэхээр чамгүй болохоор айгүй аз жаргалгүй хөвжүүлгүй байна. Тийм. Би үнэхээр өстө яхаач мэдгүй ингээ хөдөлгөөнгүй болно өстө утгагүй санагдчихээн гэж бодож байгаа. Тэгвэл энэ хүн таны араас явна да гэж бодож байгаа шиг байна шүү. Одоо та нэг тийшээ холдоод явж байгаа бол ер нь араас нь явахгүй бол би яг ингээд одоо байгаа газараа ингээд үлдэх юм бол надад ямар ч аз жаргалгүй, тийм баяр хөөргүй, сонирхолгүй одоо нэг хайртай хүн нь өөрөөс нь холдоо явцсан учраас араас нь очиё л гэж ер нь бодож байгаа юм байна да. Тэгээд араас нь очиё гэд бодохоор өөрөө нэг тийм нэг шууд ингээ явчих чадахгүй байгаа байдал байгаа байхгүй юу? Хөдөлж чадахгүй. Одоо мөдөргөний боломжгүй байд юм уу? Эсвэл одоо тэр чиний явцсан газар руу очих гэхээр одоо визнийх нь боломж байд юм уу? Одоо юуг нь одоо үнэхээр мэдэхгүй ямар ч гэсэн ингээд
шийдвэр гаргаад ер нь араас нь явах юмсан гэж бодож байгаа боловч тийм хөдөлж чадахгүй байгаа. Хөдөлж чадахгүй тийм одоо яах вэ л гэж бодож байгаа гэсэн. Ер нь бол чангуугаар айгүй тийм аз жаргалгүй баяр хөөргүй болж байна. Би юу гэж бодож байна гэхээр чангуугаар одоо би байж чадахгүй. Ер нь араас нь явмаар байна. Гэвч би яаж явах вэ гэж чадахгүй. Ер нь бол хүсэл нь бол тий. За тийм байгаа юм байна тэр хүн чинь. Ер нь бол та зүрх сэтгэлийг нь хулгайлжаал одоо нэг тийшээ явах нь тий. Өөрхийдөө тий. За таны бодол болохоор тэр хүнийхээ талаарх бодол нь болохоор тэрийг өөр танд айгүй чин сэтгэлээсээ хайртай ирээдүйд гэр бүл болон хамтдаа байна гэж боддог. Угаасаа та тэр хүнтэй бас тийм айгүй хайртай байгаа хгүй. Тэгээ тэр хүн надад маш их хайртай да. Тэрний хайранд бол та хязгаарч эргэлздэггүй. Айгүй ихтгэлтэй байдаг гэсэн үг. Намайг маш их хайрладаг гэдэгт нь. Тэгээд тэр хүний хүсэл нь бол тантай ингээ гэр бүл болоод ингээд өнөр өтгөн айл болоод нэг гэсэндээ чамайг ихнэрээ юм нөхрөө болгондоо ингээд хамтдаа гэр бүл болондоо гэж боддгоо гэдэг. Тийм. Та тэр хүнийхээ талаар надтай гэр бүл болохыг хүсдэг дээ. Намайг маш их хайрладаг да гэдгийг нь бол одоо нэг гэсэндээ мэддэг гэж. Гэтэл танд яг үнэндээ болохоор тэр хүний хүсэл тийм байгаа ч гэсэн таныг магадгүй одоо энэ гэр бүл чинь юм уу эсвэл одоо нэг энэ хүнтэй чинь ингээд амьдруулах ингээд нэг юу одоо юу ирээдүй гүйч гэдэг юм ингээд магадгүй ингээд таныг холдуулаад ингээд явуулаад энэ хүнтэй чинь одоо гэр бүл болохгүй суулгахгүй амьдруулахгүй гэж бодсноо үүднээс шийдвэр гаргаад таныг явуулж байгаа гэж магадгүй ер нь нэг тиймэрхүү тий таныг хамгаалаад байгаа байхгүй юу? Таныг айгүй ингэж хамгаалалт нэгсэндээ магадгүй энэ хүнтэй чинь уулзахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа танаа гэр бүлийнх чинь байдаг юм уу? Тэдний гэр бүлийнх нь ч байдаг юм уу те? Ер нь та хоёрыг нэг цаашдаа явцдаа нэг ирээдүгөө мөрөөдөгөө гэж үзсэн нэг тийм хөндлөнгийн энерги байна л да. Таныг хамгаалаад хоёр биений чинь хооронд нэгж нэгсэн хамтд нь явуулчих болох байсан юм хамтд нь явуулахгүй албаар холдуул цалгаад нэг нь явуулж ах жишээ нэ. Та тэрнээс олж та явж байгаа хүн нь юм шиг үгүй юу лээ. За та явж байгаа энэ хүн чинь таны талаар та энэ тэр хүний талаар тэмээтэй ер нь та явж байгаа хүн нь байх гэдэг шиг байна. За. Тэгээ тэр нь таач гэсэн юм айгүй. Таач тэр ийм сэтгэл одоо үнэхээр юм сэтгэл дундуур байгаа. Таныг нэг алс ирээдүг нь бодоод одоо хүнтэй сууж гэдэг юм уу? Тэр нэг залуутай одоо ингэж эсвэл энэ нэг хүнтэй ингэж одоо нэг амьдарч сууж хахаа оронд гадагшаа явсаар боловсроо одоо яв гэдэг ингээд нэг тиймэрхүү одоогийн нөхцөл байдал чинь таныг нэг ингээд гадагш нь явуулах гээд байгаа. Гэтэл та тэр хүнийхээ хайртай гэдгийг маш ихээр мэдэрч байгаа. Тэрнээс холдож байгаа айгүй сэтгэл дундуур байгаа. Тэр хүн чинь ч тэр таач тэр тийм байгаа байхгүй юу? Гэтэл та хоёрын хамтдаа байсан аз жаргалтай энэ цаг мөч ингээд энэ цаг мөчүүд ингээд дуусаад ингээд айгүй шархлаа шаналаад байгаа гэсэн үг. Тэр хүн чинь за уншлага бол яг тийм юм байна. Тэгэхээр энэ commitment буюу амлалт хоёр биендээ одоо болтгол амлажлаагаа халтаа тэгээд юу яа энэ мессежийг яг юу гэж хэлж байна вэ гэдгээр commitment is the line drawn of the future. Ирээдүйн амлал биендээ итгэлийг хэлж байна да. Ер нь тийм хайр бол ямар ч цаг хугацаа одоо юу даван туулаад учрнаа гэдгийг хэлэх гээд ах шиг байна л да. Одоо нэг энэ бөгжөр чинь тийм гэрлэлт энэ хайр дурлалыг илэрхийлж байгаа шүү дээ. Тэгээ бие биендээ амлаж байгаа амлалтыг илэрхийлж байгаа. Амлалт бол итгэлээр зурсан ирээдүйн шугам юм.
Амлалт бол итгэлээр зурсан ирээдүй. Ойлгож байна уу тэгэхээр те? Хайр бол ямар ч цаг мөчийг, ямар ч орон зайг даван туулаад бас учирч болно те. Өнөөдөр салж байгаа ч гэсэн жинхэнэ цэвэр сэтгэлийн хайр бол цаг хугацаа орон зай хамаахгүй гэдгийг одоо бие биендээ амлаад бас ингээ холдох гэж хойж болох юм байна л да. Тэгэхээр танд ингээд нэгсэндээ урам зоригийн тэр хүнд чинь ч гэсэн урам зоригийн үг хэлж байна л да. Бие биендээ ингээд амлаад ингээд холдож болно. Тэгээд амлсан амлалт бол тийм цаг хугацаа ч хамаахгүй, ирээдүй орон зай ч хамаахгүй. Тийм нэг бие биендээ итгэл байдаг шүү гэж. Тэгээд танд нэг тийм урам зориг л өгөх гэсэн мессеж орж ирж байна л да. Одоо яг ертөнцөөс бол шудраг ус байдал хуурмаг зайлмих elusive. Яг энэ болохоор зүгээр амлалсан байжгаад амлалтандаа хүрээгүй хоёулаа ингээм хамт амьдран мөнгө хамт байна, хамт жаргана одоо тэгэнд ингэн гэж байгаа энэ их тийм шокийн буюу гинтийн шийдвэр байгаа байхгүй юу? Тэгэхээр таны тэр хүн болохоор таныг ингээ яваад өгчхөөр эргээд хизээч ингээд нэг уулзсан учир нь эргээд яахгүй одоо би ер нь ингээд нэг мөс ингээ баг хаягдлаа гэж ингэж бодож байгаа шиг байна. Тийм болохоор яг л одоо энэ харьцаагийн нэг тийм та ирээдүгөө бодоод холдоод явж байгаа энэ хүн хичнээн тантай байхыг ингээ мянга хүсээд ингээ чадахгүй байгаа. Тийм учраас энэ finality буюу одоо нэг төгсгөл нь салах ёс гүйцэтгэх цаг нь иржээ гэж байгаа байхгүй юу? Салах ёс гүйцэтгэхэд нэг цаашаа хараад ингээд хаалгаа гэдэг шиг тийм хоёрын харьцаа одоо энэ хүрээд ингээд нэг өндөрлж байна гэж энэ хүн болвол таны энэ хайртай хүн, танд хайртай энэ хүн чинь тэгж бодож байна л энэ чи хаашт ингээд холыг зориод ингээд явчихна. Би хичнээн тийм хүсэл байсан ч чиний араас явж чадахгүй. Тэгээ миний ингээд чамтай хамт байдаг аз жаргалтай цаг мөч одоо энэ хүрээд энд ингээд төгсгөлөө хийж байгаа юм байна да. Гэсэн энэ бол тэр хүний танд хэлж байгаа мессеж байна л да. Миний хүсэл санаа байвч одоо өөрийн чи араас яг далаа гатлаад хамтдаа ингээ явахыг хүсэж байгаа боловч энэ хүн чадахгүй байгаа байхгүй юу? Тийм болохоор чадхааргүй гэдэгтээ чадахгүй гэдэгтээ одоогийн байдлаар бол итгэж байгаа учраас ингээл одоо энэ харьцаа энд дуусч байгаа юм байна да гэж чамд хэлхийг хүсэж байна. Тэгэхдээ энэ дээр өөрөө бол маш тийм нэг сэтгэл үнэхээр одоо тийм өвдөж хамлж байгаа байдалтай л байна гэсэн үг. За энэ болохоор жоохон гүнгийн уншлага боллоо хөрхий. Тэр хүний нэг тийм сэтгэлийн өвдөлтийг нь мэдэрч шүү ер нь бол тийм. Араас нь ингээд нэг очих боломжгүй юм байлгүй дээ бодвол тэгээд би боломжгүй хөдөлж чадахгүй л гэдэг нь л дээ хөлийн дүүжилсэн ингээд нэг санаа байвчсаа чи өрөхгүй гэдэг шиг сэтгэл байгаад ч яаж чадахгүй л гэж хэлээд байна л да. За ингээд энэ группийн уншлага өндөрлөж байна. За уншлага сонссон танд баярлалаа. За амжилт хүсье.